Өдрийн мэнд хүргэе. Mining Pulse подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаагийн дугаараар төрийн өмчт компани одоо томоохон мегацлийг удирдах явуулахад бас үүсч буй сорилтууд түүнийг хэрхэн шийдвэрлэх болон уулуурхаан салбарт үйл ажиллагаа явуулахаар лиценз авсан компаниудад одоо шаардлагатай зөвшөөрлүүд дээрийн уялдаа холбооны талаар бас бид бүхэн ирсэн зочдтойгоо ярилцах болно. Урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бид бүхэн өнөөдөр бас манай салбарын хамгийн гол одоо бас хөрөнгө оруулалтын өргөө зардлыг нэмэгдүүлдэг гэж ярьдаг те бас хүн сурталтай төрийн одоо байгууллагуудын хүн суртал уялдаа холбоогүй байдлаас бас холбогдох зөвшөөрлүүд энэ салбарт шаардлагатай зөвшөөрлүүдийн бас талаар ингээд ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр ундраа гишүүнээс асуух зүйл нь бас яг өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа болж байгаа компаниуд маань лиценз аваад одоо үйл ажиллагаа эхлүүлэх бүрэн боломж байна уу те цааш та бас яг энэ үйл ажиллагаанд энэ зөвшөөрлөд маань ямар одоо хүндрэл ачааллыг бий болгож ин гэж таардаг вэ? Ер нь одоо уулуурхаан салбар, олборлох салбарын цаашдын ирээдүй өсөлт эсвэл одоо өсөхгүй хумигдах энэ бүхэл динамикт нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол зөвшөөрлийн асуудал байгаа. Тэгээд тусгай зөвшөөрлийг ямар процедураар яаж олгодог вэ гэдэг нь бол үеийн үед одоо хөрөнгө оруулагчдын зүгээс бас хууль тогтоогчдын зүгээс ингээд анхаардаг асуудлууд энийг байсаар ирсэн. Тийм ээ одоо ямар байдлаар олгох юм бэ? Ил тод юм уу? Одоо хамгийн төрүүлж материалаа өгсөн, бүрдүүлж өгсөн авах уу? Эсвэл одоо дуудлагаар тэгээ одоо аукшн маягаар явах уу? Тэг өрсөлдөөн өсгөө гэд. Тэгээ энэ асуудлыг ямар механизмаар тусгай зөвшөөрөл олгогдсон бэ гэдгээс үл хамааран тусгай зөвшөөрөл авснаас цааших асуудал дээр бас ярмаар юм их байна л та. Өөрөөр хэлбэл одоо хайгуулын лицензтэй, ашиглалтын лицензтэй зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж одоо үйл ажиллагаагаа явуулъя гэхэд хайгуулаа хий, эсвэл одоо ашиглая гэхэд тэр зөвхөн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн тусгай зөвшөөрөл бол зарим тохиолдолд зүгээр яг одоо нэр төдий шахуу байх нөхцөл бол үүсэж байна. Тэрийг би ямар утгаар хэлээд байна гэхээр мэдээж одоо багийн юм уу сумын иргэдийн зөвшөөрөл, нийгмийн лиценз хэрэгтэй, нийгмийн одоо хүлээн зөвшөөрөх байдал. Тэгээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ тэрийгэ зөвшөөрүүлэхтэй. Тэгээ энийг бол мэдээж мэргэжлийн талаасаа бол зөв зүйтэй хийгээд авлаа гэхэд зарим тохиолдолд бол тэр төрийн захиргааны төв байгууллагаас ирсэн тусгай зөвшөөрлийг нь хүлээн зөвшөөрөхгүй иргэдийн зүгээс бол ер нь жишээлхэд одоо ямар нэгэн байдлаар эргэлзээтэй эсвэл эсэргүүцэх тийм байдал гарч болно л доо мэдээж эргэлзээгээ тайлж авах хэрвээ ямар нэгэн асуудал санаа зовж байгаа бол түүнийг шийдвэрлэхийн тулд талууд нэг ширээн дээр сууж ярилцаж нүрээрээ ярилцаж байж тэр асуудал бол үр ашиг өгөөж нь бол тухайн орон нутагта хамгийн өндөр байх хувилбарыг олох. Тэгээ эдгээр асуудлуудаа шийдэх явцад бас заримдаа зарим тохиолдолд яг нөгөө нэг яг орон нутгийн зүгээс гарч байгаа эсэргүүцэл юм уу эсвэл асуултын эргэлзээний бодиттойгоор биш заримдаа энэ яг тухайн орон нутагт амьдардаггүй хэрнээ зүгээр одоо өвмөө самуун дэгдэх маягтай эсвэл одоо зориудаар ингээд сенсацлах одоо нөгөө талдаа шантаж үзүүлэх тийм ингээд иймэрхүү байдлаар ярьдаг шүү дээ. Тэгэхээр ийм хэлбэрээр явах юм бол нөгөө өгсөн зөвшөөрөл маань яг бодиттой зөвшөөрөл болж чадах хэсэг. Эсвэл тэр нэгэн зөвшөөрсөн байгаа бол тэрийг хамгаалахын тулд юу хийж байгаа юм бэ? Ингэхээр яг ийм тодорхойгүй байдал үүсгэх тусмаа л манай Монголд одоо уулуурхаан салбар хөгжөхөд эсвэл үйл ажиллагаа явуулахад ийм асуудлууд гардаг, илүү хэцүү, илүү яривхтай гэдэг ийм имиж бүрдээд байгаа. Тэгэхээр бид нар энийг нэг мөр зэгцэлж одоо орон нутгийн зүгээс гээд яавал хамгийн их ашигтайгаар ажиллах юм. Ямар орон нутаг уулуурхаа явуулж олборлолт хийснээрээ үр ашиг нь ингэж гараад байгаа юм. Тэгээ үнэхээр ч одоо төрийн захиргааны байгууллагад төлрүүлээд авч байгаа тэр татварыг тэр орон нутагт нь ашигтай байдлаар буцаагаад аль болох ихийг өгөх эсвэл төсвөөс одоо ингээд татаас авдаг газруудад уулуурхаан төсөл эхэлж байгаа үед бол энэ нь ингээд хааг бүгдийн амжиргаанд ингэж нөлөөлөх юм а гэдгийг тайлбарлан таниулах ажил гээд олон талт асуудлын зөвшөөрлийг тойрон эргэлдэж байна. Тэгэхээр энийг нэг мөр зэгцлэх шаардлага бол гараад удаж байна л да. Тэгэхээр энэ дээр бас яг энэ зөвшөөрлөлтэй холбоотой асуудлууд бол одоо өмчийн хэлбэр ялгаа байхгүй те бид бүхэн үйл ажиллагаа болж байгаа компани болгонд тулгарч байгаа шүү дээ. Тэгэхээр Эрдэнэс 5-7% хувьд бол манай томоохон одоо мегацлын нэг
Энэ дээр бас та бүхэнд үйл ажиллагаанд ямар хүндрэл учирч байна? За лиценз олголтыг нөгөө ордоор нь биш, ордыг нэг хэсэгчилж өгдөг гэх агуулгаар бол манай хувьд бол Эрдэнэс тавлага компанийн хувьд бол 8 тусгай зөвшөөрөлтэй. Ордын хэмжээнд бол Energy Resource орон нутгийн тавталгаа гэдэг 2 компани үйл ажиллагаа зэрэгцээ лиценз олголтоор явж байна. За ухаадгийн хувьд бол тусдаа бит дээр болохоор харьцангуй гайгүй. Орон нутгийн тавталгаа хувьд бол яг уулуурхай мэрэгжлийн хүний хувьд харахад бол төвхтэй асуудал энэ ордыг цогцоор нь хөгжүүлэх, дээрэс нь уул геологийн нөхцөлтөнд тааруулбал олборлтын үйл ажиллагаа явуулах гэдэг нь хүндрэлтэй асуудал үүсч эхэлдэг. Компани олборлтын хүчин чадлаас хамааруулаад мөрцөг талбай хэмжээсүүд нь нэг талдаа өндөр хан үүсгэх жишээний ийм аргаантаас өмнө ч гэсэн энэтэй холбогдуулаад бас нэг хил дамсан нүрсний асуудал гараад тэр асуудал ингээд шийдэгдэж явжсэн. Иймэрхүү асуудал нэг цогцоор нь нэг ордыг хөгжүүлэхтэй болохгүй ингээд яг нэг талбай хэмжээг нь заагаа болгох төр ийм асуудал бүхэл төрлийн орд төр харагддаг л да ер нь бол. Тэгэхээр нөө лиценз олголтын хувьд бол бүлэг ордын хувьд бас нэрээ зохицуултыг бас урьдчилж харах те яг энийг зөвхөн нөгөө ашигт малтмалын хувьд бас бид нөө байгаль орчны хувьд бас бүхлээр нь харах хэрэгтэй байна гэж зөвхөн ингээд нөө лицензээр хуваачаар чинь бүлэг орд бол те тэндээс нөгөө байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл нь жишээлбэл агаарт те усанд адилхан нэг л нөлөөлөл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийг одоо нөгөө тус нь ингээд лицензээр хашсан талбайд мониторинг хийж хянах биш те яг нөгөө бүлэг ордын хэмжээнд харж ивэл бас зөв юм болов. Энийг бас нөлөөний тухай хуулиараа зохицуулах хэрэгтэй байна гэж бас харагдаад байна. Ялангуяа одоо нөлөөлөлт нь ойрхон байгаа одоо Эрдэнэс тавталгын хувьд саний ярддаг 3 орд байна. Гэхдээ 3 компани байна. Нэг орд дээр гэхдээ цогццээ гэдэг нэг сум те нөлөөлөлт нь байждаг. Одоо тэр тээвэртэй холбоотой асуудлууд. Тэгэхээр зөвшөөрөл гэхээр яг нөгөө төрний ундраа гишүүний маань хэлдгээр лиценз авсан л бол ингээд уулуурхайн компаниуд шууд үйл ажиллагаа эхэлж байна гэдэг энэ ойлголтоос биш юм а тий ингээд цаашлаа одоо үйл ажиллагааг эхлүүлэхэд маш олон тооны зөвшөөрлүүд за одоо нөгөө зөвшөөрлийн шин чанартай бичиг баримт гэдэг. Энэ нь бол нөгөө яг зөвшөөрлөх юм бол тоотой эд шүү дээ. Гэхдээ нэг дүгнэлт гэрээ тайлан заавал тодорхойлт ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ маань ингээд яг бодитоор бол үйл ажиллагааны одоо өргөө зардлыг бол маш их нэмэгдүүлж байгаа. За хөрөнгө оруулалтын бас өргөө зардал тий хувь хэмжээг бууруулах за мэдээж тэр үйл ажиллагаа хурдтай эхлэх юм бол тодорхой төсөвт орж ирэхээс мөнгө хүртэл ингээд алдагдал хүлээгээ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яа харахгүй одоо манай салбарынхан хамгийн их цаг хугацааг зарцуулдаг. Одоо бараг бүх салбарын хууль эрх зүйн орчин энэ салбарт нөлөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр ундраа гишүүний хувьд бол их хурал дээр бас өнгөрсөн парламентод бол лобби бүлгийн ахалж ажиллаж исэн. За одоо ч гэсэн энэ лобби бүлэгтээс ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэ хууль эрх зүйн орчныг цогцоор нь хараад салбарын хууль эрх зүйн орчныг цогцоор нь хараад саяны ярьж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд парламентын хувьд одоо гишүүд маань лобби бүлэг манаас хэрхэн ажиллахаар та бүхэн төлөвлөж байгаа юм. За 2016-аас 20 оны улсын их хурлын бүрийн эрхийн хугацаанд бид хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг гэж байгуулсан. Тэгээ бид тэрийг тухайд санаачилж байгуулж исэн. Ер нь уул уурхайг хэрвээ за манай Монголын хөгжлийн гарц яг өнөөгийн байдлаар бодитоор харуул уул уурхай бол бидний хамгийн гол одоо хөдөлгөөгч хүчин зүйл мөн. Тэгэхээр энэ нэгэнт уул уурхайг бид хөгжүүлж байгаа тохиолдолд энийг хариуцлагатай хийх байгаль орчинд ээлтэй байдлаар хүн сэргээлт хийж одоо илүү үр ашигтай хийх хариуцлагагүй уул уурхай буюу одоо бидний ярилцсан одоо нинжа юм уу одоо хулгайгаар олборлох эдгээр асуудлуудыг цэг тавих асуудал маш чухал байгаа даа. Тэгэхээр энэ парламентын хугацаанд бол энэ хариуцлагатай уул уурхайг дэмжих бүлэг гэж нэртэйгээр явж байгаа. Энэ бүлэг маань одоо өөрийн туяа гишүүн ахалж байгаа. Би бас энэ бүлгийн гишүүнээр ажиллаж байгаа. Манай бүлгийн гишүүдийн ярьж байгаа асуудлууд бол одоо мэдээж засгийн газраас одоо ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгын өргөн барихад хэрэг бариул энэ дээр эдийн засгийн байнгын ажлын хэсэг байгуулах үед энэ лобби бүлгийн гишүүд одоо дэмжих бүлгийн гишүүд маань идэвхтэй манлайлж ажиллах нь нэг асуудал. Нөгөө талдаа саяын өрөнд нь хэлж байгаа тийм ээ тэр зөвшөөрлийн асуудлын орон нутгатайгаа хэрхэн харилцахын тэгээд орон нутагт өгөх үр өгөөжийг хамгийн оптимал хэлбэрээр яаж шийдэх юм. За 3 дугаарт бол жишээлбэл бид одоо стратегийн орд гэж ярьдаг тийм ээ стратегийн ашигт малтмал гэж байх нь зүйтэй. Тэгээд ямар ашигт малтмал яагаад стратегийнх байх юм. Тэгээд нэр томьёоноос ахуулаад бодлогын хувьд тодорхой болох зүйлс байна л да. Одоо critical mineral буюу одоо чухал ашигт малтмал гэдэг илүү тэр нь Монгол улсын хувьд юу байх юм. Одоо Европын холбоог үл нэг тодорхой листтэй. Гэтэл бусад улс орнууд өөр листтэй байгаа тохиолдолд бид нар одоо яг чухал дотроо юуг яаж ирэмбэ тогтоох юм бэ гэдэг асуудлыг энэ манай дэмжих бүлгийн хүрээнд бол гишүүд бас тодорхой ажлуудыг хийж байна. Тэгэхээр ажиллахаар одоо зорж байгаа нь бол бас дараагийн намрын хаврын чуулганараас энэ асуудлуудыг тодорхой болгох боломжийг нээж өгч байгаа.
Тэгэхээр таны ярианд нэлийн дурддагч ш нөгөө нийгмийн зөвшөөрлгээд те олон улсад бол одоо яг энэ нийгмийн зөвшөөрлийг авахд нөгөө байгаль орчин нийгэм засаглалын асуудал гээд те ESG-гээд их чухалчлаад явж байгаа. За Эрдэнэт ассоциацийн гишүүн байгууллагуудын хувьд бол хариуцлагатай уулуурхайн кодекс гээд одоо олон улсын стандартыг арай хэлбэршүүлсэн ийм арай одоо шалгуур үзүүлэлтүүдийг энгийнээр тавьсан юм стандартыг гаргаас 8 жил болж байгаа. За одоо өнгөрсөн жил бид нараас яг аль биесний хэрэгтээр олон улсын одоо бонзынхоо стандартыг авсан. За Эрдэнэс 5-7% бас энэ стандартыг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжтэй. Тэгэхээр стандартыг хэрэгжүүлснээр бас одоо та бүхний үйл ажиллагаанаас одоо үзүүлж байгаа нөлөөллийг те хэрхэн зөв удирдах чадчихээн. За альва одоо байгаль орчин болон хүний эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг бол энэ стандарт дээр чухалчилдаг шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотой та бүхэн бас үйл ажиллагаанд ямар сайжруулалт харагдаж байна? За компанийн хувьд түрүүний ярьжсэн зүйл нэмэгдэлэхэд нөгөө манад нэг 8 тусгай чурал гэсэн шүү дээ. Энийхэн дагуу бид нар одоо цанхины барууны эд хэцүү, зүүнний эд хэцүү, Бортогийн тэзүү гэдэг ордыг нөгөө лицензлэлцээр нэг техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа. Тэрнийхээ дагуу лицензлэлцээр нь байгаль орчны үнэлгээ хийлгэж батлуулдаг. Энэ нь болохоор нэг компани нэг төрлийн ашигт мултмал гэдэг үүднээс бас айгууд олон тайлан гаргадаг. Бүр цангуугийн бүртгэлтэй ч гэсэн тайлан лицензээр бүртгэл хийдэг. Энэ асуудлыг ер нь ингээд нэгээр нь томорон шидэд яваа гэдэг компанийн хувьд бол нэгдсэн техник эдийн засгийн үндэслэлийг хийгээд гэрет компани шалгараад одоо ингэ явж байна. Ингэснээр 5-7 урдыг нэр зохицоор нь урт хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг гол үндсэн суурь гарч ирэх юм. Гуул геологийн хувьд, ортын тогтцсон хувьд урт хугацаанд нь яаж хөгжүүлэх вэ? Энтэй холбогдуулах суурь ажил болох бид нөгөө нөөцийн байдлыг 2023 онд шинжилэн баталж чадсан байгаа. Энийхээ хэмжээнд төссөн ортын нөөцийг 1.8 тэрбумаар 29%-аар нэмэгдүүлж чадсан. Тэгэхээр энэ хэмжээний нөөцөн дээр цаашид орд маань 50-60 жил олборлтын үйл ажиллагаа нэмэгдээд явах болцоо боломжтой. Нөөц дээрээ тулгуурлаад эдийн засгийн үр ашигтай олборлтод хүртэж болох ямар нөөцүүд гарч ирэх гэдэг энэ гол асуудал маань энэ хэцүүн дээр гарч ирэх хэрэгтэй болж байна. Энийхээ дагуу ингээд энэхүү судалгаа хийгээд эхлэхэд бид нар цаашдаа нөгөө таны ярьдаг байгаль орчны асуудлууд аягүй их том асуудал. Бодиттой нөхцөл байдал дээр бид нар 10 сая урхаа улсаараа 30 сая төгрөг өмлөлдөг байсан бол одоо сүүлийн 3 жилийн хугацаанд Эрдэнэс тавталгаа жил болгон 30 сая төгрөг нөөц олборлоо экспортлж байгаа. Энэ нэг уулын цулаар авдаг 200 сая уулын цул гэдэг ихэр нэг тонн 200 сая шахуу портер шороо нааш чиш зөөж явж гин гэсэн том агуул үүсэж байгаа. Энэ болохоор ингээ байгаль орчинд дандаа бид нар одоо хүнд машин механизмаар ингээд зөөгөө явдаг. Байгаль орчинд маш их хэмжээний тоосдол үүсдэг. Дээрээс нь аюулгүй ажиллагаа маш ихээр зөрчигддөг. Уурхай дотор ингээл өдөр тутмын 1000 тонн төхөөрөмж ингээд өдөрт 10 дээрээсээ явахаар замхраагүй юм үүсдэг. Энийг шийдэхин тулд бид нар асуудлыг шийдэхин тулд саяхан энэ конвейер системийн нэвтрүүлгийг гэдэг техник эдийн засгийн үндэслэлийг хийж Монгол Улсын эрдэс соёлын зөвлөлд 24 онд батлуулсан байна. Энийн хүрээнд нэгдүгürt бид нэр олборлтын өртөг задлыг бууруулж чадах юм байна. Хоёрдугаарт нөгөө байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж чадах юм байна. Гуравдугаарт энэ аюулгүй ажиллагаа хүний оролцоо багасгаж чадах юм байна. Урсгал тээврийн системтэй. Энэ төслийг хэрэгжүүлэх гэсэн анхных нь сая 12 км нөөц тээврийн конвейер системийн ажил эхлээд өнөөдөр өнгөрсөн оны 4 сараас тэдний сонгуульд амжилттай хэрэгжээд одоо үйл ажиллагаа нэг 68% байгаа. Энэ мөн нэвтрээд ирэх юм бол бид нар Монголд биш дэлхийд байнга л хэрэгэлдэг технологи. Энийг бид нар өөчөө нутагшуулаад хэрэгжүүлээд өртөг зардлаа бууруулад байнгын урсгал системд орж явах нь зөв л гэж харж байгаа. Тэгэхээр техник технологийн дэвшлийг ашиглаад одоо байгаль орчинд үзүүлж болох нөлөөлөл удирдах гэж шүү дээ. Саяхан бас сайд очсон байхаа нөгөө би юун дээр сэвлэл мэдээлэл хэрэгслээс харж ирсэн л да нөгөө маш хол очиод барьчихжээ. Яагаад ингээд 12 км гэсэн хоо тий зайтай ингээд барьчваа гэдэг нэг асуудал яригдаад энэ дээр та нэг тайлбар өгөхгүй юу? За орд бол 68 га газар байгаа. Ер нь л 68 га газар гэдэг чинь маш их том хэмжээний газар гэсэн үг. Тэгэхээр ордын бол нэгдсэн байдлаар 30 сая тонн нөөц олборлохоор төлөвлөөд Бурт толгой Орцог гэдэг хоёр биетийн ордын нэг байрлалынхаа хувьд зүүн хойшооч гэсэн 12 км зайтай баригдсан. Энэ нь болохоор цанхын хэсгийг одоо олборлолт хийж байгаа хэсгийн хувьд бол хол гэж харна. Бусад хэсгийнхаа хувьд бол бас яг дундажлаж барьсан хэмжээний газрууд байгаа. За яагаад 12 км гэхээр энэ дэр нь болохоор бол тухайн үед 2020 онд бол төлөвлөлт хийхдээ
3 яамны төрийн нарийн оролцоод ажлын хэсэг ягаад орон нутгийн тавталгаа нэрж ирсээс Эрдэнэс тавталгаа тухайн үеийн удирдлагууд нь ороод төлөвлөлт хийгээд за энд барья гэдэг сонгогдсон. Тухайн үеийн сонголтуудыг олон хувилбарууд гаргаж ирээд энээсээ энийг юм ба гэдэг сонголтыг хийсэн. Тухайн үед ч ерөнхий сайдад тэр нөгөө баталж исэн юмыг л хүндлэлсэн өгсөн байгаа. За нэгэнтээ үйлдвэр энд баригдахаар зоригдсон бол энд бид нэр автовэрээр нүүрсийг 12 км зөөх асуудал гарна. Ингийн тулд бид нар ямар нэг метр баш 10 сая тонны жил болгон зөөгөөд төхөр машин хэрэгний хувьд ч сүрэлцээ байхгүй болно. Тэр богинохон зайд тэгээ байгаль орчны сөрөмлөлж асар ихээр доройтох юм нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр энийг үл хамгийн шийдэх аргаламжтай албаны конвейерийн систем л гэж харж байгаа. Нэгдүгээрт бид нар олборлолтын нүүрс тээврийг авцсансмалаар уулуурхан зорилттой авцсансмал тээвэрлээд 1 тонны 18 8,000 хүрч гişнэ. Одоогийн нүүрс тээвэрлээд байгаа машинаар явах юм бол 10,000 орчим хөргөж болцоотой. Конвейерийн системийг нэвтрүүлээ явуучих бол бид нар урсгал зардлын хувьд 3,600 төгрөг орчим хөргөж өгөх юм болцоо боломж нь үсээд ингээ явна. Энэ технологи нь одоо Монголдо бид нар 12 хамгийн урт гэж ярьж байгаа бол энэ бол дэлхийн хятад болон өндөр хүчтэй газар байнгын хэрэгэлдэг технологи. Ер нь бол холдоо ордог юм шүү дээ. Холдоо орохгүй гэсэн үг юм тий. Зөв. За улсын хурлын гишүүн одоо ундраагч маань ирсэн байгаа учраас бас асуумаар байна. Өнгөрсөн одоо парламент энэ жилийн одоо энэ байгуулагдсан байгаа парламентын үед бол мэдээж үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад за олон намын одоо бас төлөөллүүд их хурлд 126 гишүүн бас ингээ орсон. Үндэсний хөвсөл бас яг энэ парламентод орж чадсан. Тэгэхээр энэ засгийн газрын үед бас хамтарсан засгийн газарт орох санал бас тавьж исэн те. Тэгэхээр та бүхэн бас яагаад энэс татгалзав. За мэдээж үндэсний хвслийн хувьд бас яг энэ манай одоо улсын эдийн засгийн тулгуур болсон энэ нэр зэлийн салбарын цаашдын хөгжил те доктортой байдалд бас хэрхэн анхаарал хандуулж ажиллахаар одоо та бүхэн төлөвлөж байна. Одоо манай үндэсний хвслийн хувьд бол мөргийн хөтөлбөр ямар нэртэй байсан бэ гэхээр Иргэн баян бол улс баян. Тэгээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэснээрээ баяжия гэдэг ийм урайтай орсон. Тэгээд манай мөрийн хөтөлбөрийн гол агуулга бол ер нь хувийн хвшилд амгаалсан тийм эдийн засгийг манай Монгол улсад одоо сонгох. Тэгээд төрийн өмчт хамгаалсан биш илүү хувийн хвшил рүү чиглэсэн, хувийн хвшлэлээр тулгуурласан эдийн засгийг бол чухалчилж яасан мөрийн хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ удаагийн парламент одоо сая засгийн газар солигдох үед манай үндэсний эсэлт улсын газарт орж ажиллах хурлага ирсэн. Яагаад татгалзсан бэ гэхээр өмнөх засгийн газрын үед бидний одоо гол шүүмжилж байсан өнцөг бол одоо өнцөг гэхээсээ илүү одоо шүүмжилж байсан зарчим бол энэ төсвийн хариуцлагагүй хуваарлалт үр ашиггүй зарцуулалт байгаа. Тэгэхээр одоо хувийн хвшлийн нуруунд дээр бол энэ татварын асар их дарамт ирж байгаа өнөөдөр. Тэгээд за татварыг ингээд ямар нэгэн байдлаар цуглууллаа гэд ингээд нийт авсан байгаа татвараа үр ашигтай зарцуулж чадж яаныг үгүй. Тэгэхээр нөгөө чухлын ирэмбэ алдсан. Тэгээд маш их төсөв алдагдaltaй батлагдсан. Төсвийн хариуцлага замраагүй байдлыг бол бид шүүмжилж ирсэн. Тэгээ энэ үнднээс одоо тэгж төсвийг хариуцлагагүй зарцуулсан тэр ажлыг одоо гол тийм буруу шийдвэрүүдийг гаргаж ирсэн сангийн сайд үргэлжлээд ажиллана гэхээр нөгөө шүүмжилж ирсэн шүүмжийн маань хэвээр нь одоо цаашаа үргэлжлүүлэх нөхцөл үүсэж байгаа хгүй. Тэр бидний тавьсан нөхцлүүд энэ төсвийн сахлах хариуцлагыг нэмэгдүүлэх, төсвийг алдагдaltaгүй батлах, үр ашигтай зарцуулах. Тэгээд энэ өмнө хариуцлагагүй зарцуулж алдагдaltaд хүргэсэн эдгээр энэ хүмүүстэй нэг баг болж ажиллах боломжгүй гэдэг шаардлагыг тавьсан. Тэгэхээр ерөнхий сайд бол өөрөө тэр хуучин ажиллаж ирсэн сангийн сайд үргэлжлүүлээд ажиллая гэдэг юм байдалтай байгаа нь өмнө нь ингээд буруу зарчимгүй ажилласан тэр юу нь одоо яагаад өөрчлөгдөн гэсэн алдаа бурууг мэдсээр үжиж дахиад хийнэхээр тэр дахиад л хийвэр үргэлжлэх болов. Одоо 26 оны төсөв өргөн баригдсан төсвийн ерөнхий байдлыг нэг харахад бол бас л ирэмбэ маш их зөрүүтэй байдал л өнөөдөр бид нар харж штэ шаардлагагүй байгаа продюсер солих шаардлагагүй байгаа газруудыг хүртэл зүгээр хуулж хаяа солиод байна нүдэн дээр. Тэгээ маш олон иргэд бухимдалтай байхад энэ дэр ямар ч хариулт өгөхгүй хэрнээ сая хичээл сургууль эхэлж байхад яагаад хүүхдүүд нэг ширээн дээр 3-аас сууж хичээлж байгаа юм бэ? Яагаад энэ дээр яаралтай арга хэмжээ аваагүй юм бэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдчихж байгаа. Тэгээд бидний бухимдаад байгаа шалтгаан л энэ шүү дээ. Тэгэхээр харахгүй тантай санал 100% байна. Нийлж гин одоо манай салбарын хувьд бол нөгөө татварыг бүрдүүлэхэд маш өндөр үүрэгтэй оролцдог. За салбар бол чадлаараа маш сайн ажиллаж тэ төсөв бүрдүүлэлтэн дээр өнгөрсөн жил бол 80 сая тонн одоо экспортын бүтээгдэхүүнийг экспортлж 15 орчим тэрбум төгрөг
төсөвт хуримтлуулсан. Гэхдээ нөгөө зарцуулалт нь буруу ингээд одоо иргэдэнд бид нар лөө дайраад байдаг. Тэ одоо ялангуяа манай ассоциац дээр сүүлийн одоо өдрүүдэд бол иргэний нэмийнхэн байнга ирж байна. Одоо ингээд та бүхэн нөгөө мөнгө чи яваал гэдэг. Бид нар нөгөө зарцуулах хэрэг байхгүй тий. Тэгэхээр нөгөө тэрийг яг зөв олж ирсэн орлогоо зөв одоо нөгөө амьдралын иргэдийн одоо амьдралын чанарт сайжрахад те эрүүл мэнд боловсролд одоо зарцуулж чадахгүй одноос их харамсдаг. Тэгээд за мэдээж одоо хамтарсан олон намын төлөөлөлтөй парламент за цаашлаад бас хоёр ч засгийн газар одоо ингээд хамтарсан байдлаар байгуулагдаж байна. За энэний бас гол зорилго нь бол нөгөө олон жил гатсан төслүүдэд хөдөлгөх гэж ойлгосон. За энэний хүрээнд ч гэсэн бас одоо цөмийн энергийн хуультай өөрчлөлт оруулаад Ронагийн гэрээ батлагдлаа. За олон жил яригдсан төмөр замын холболтын гэрээ ингээ батлагдлаа тий. Тэгэхээр энэ дээр бас яг энэ цаашдаа Бадрах энержи төслийг одоо бодитоор төслийн бүтээн байгуулалт үйл ажиллагааг эхлүүлэхэд төрөөс бас дэмжлэг байх хэрэгтэй байх тий. Энэ дээр бас та бүхэн хэрхэн одоо харж ажиллаж байна. Та энэ Оронагийн гэрээ хилцэх үед бол бас олон хүмүүсийн ажиглаж харж ирсэн баг. Тэгэхээр их хурлын гишүүдийн олон хол дэмжсэн. Тэгээд энэ дээр бас ер нь олон жилийн одоо удаашралтай байсан төслийг урагшлуулах тийм эрчим үнцийг бүрдүүлж шаардлагатай гэдэг дээр гишүүдийн дэмжлэг өндөр байсан. Энэ дашрамд бас хэлэхэд одоо цөмийн энергийн асуудал за тэгээ уран цацраг гэдэгт батмал бол тэр цөмийн циклийн нэг хэсэг тийм ээ. Тэгэхээр энэний олборлолтын асуудал дээр нэмээд бас ер нь одоо цөмийн асуудал дээр олон нийтийн санаа бодол ямар байдаг вэ гэдэг дээр хийсэн хоёр тийм судалгаа байгаа даа. Тэгэхээр тэр судалгаар бол 2009 10 онд хийгээд тэгээд дараагийнх нь бол 11 оны Фукушимагийн ослын дараа хийсэн энэ судалгаа. Тэгэхээр надад бол нэг бас миний нэг гайхсан гэхдээ бас олзуурхсан нэг зүйл гэвэл манай олон нийтийн зүгээс хүлээн зөвшөөрөх байдал энэ дэмжих асуудал нь бол би бол нэлээд одоо сөрөг байгаа юм болов уу гэж бодож байсан ч үгүй байсан. Тэгэхээр эсрэгээр ер нь бол ялангуяа одоо цөмийн эрчим хүч ашиглах асуудал тэгээд одоо цөмийн технологи бусад хэрэглээ шүү дээ тийм жишээлгээд ангаах ухааны хэрэглээ, хорт хавдрын эрт илрүүлэг, онцлогоо, эмчилгээ, за тэгээ хөдөө аж ахуй болон одоо бусад аж үйлдвэрийн салбаруудад хэрэглэх хэрэглээг дэмжих дэмжлэг бол өндөр хэвээрээ. Тэгээд энэ талын мэдлэгийн одоо мэдих сонирхол өндөр байгаа нь маш их сайшаалтай гэж бодож байна. Тэгэхээр улс орныг бас урагшлуулах, хөгжил дэвшлиг авчрах нэг гарц гэж олон нийт хүлээн зөвшөөрж байгаа гэдгийг судалгаанаас харахад бол маш баяртай байсан. Тэгэхээр одоо дахиж бас нэг судалгаа хийж үзэх нь бол зөв байх. Тийм Монгол Улсын их сургууль Солонгосын засгийн газрын дэмжлэгтэйгээр хийсэн судалгаа байлээ. За өөр нэг асуудал нь бол за ганцхан одоо Орано гэдэг нэг компанитай хийсэн гэрээг бид яриад байгаа улсаараа ярилцсан. Гэтэл энэ яг энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн хайгуул хийж байгаа олборлолт хийх сонирхолтой Чехийн хөрөнгө оруулалттай төсөл байна. Оросын холбооны бас бүгд 8 дахь хятад улс тийм бусад улсуудын энэ төслүүд байна. Тэгээд томоохон энэ дэлхийн тэргүүлэх компаниуд манад үйл ажиллагаа явуулж байгаад сүүлдээ төвчээр нь алдагдаад төвчээр нь барагдаад гарч явсан гэж хэлэхэд болно. Тэгэхээр манайх бол яг одоо ингэ харахад ямар ч Ороны гэрээ зурагдсанараа бусад төслүүдэд бол ямар ч байсан ингээд нэг ногоон гэрэл биш юм а гэхэд энэ бол нэг сайн дохио болсон байна. Тий саяхан одоо Казатомпромын төлөөллүүд ирээд Монгол улсаас салбараа байгуулах. Тэгээ Монголд одоо хайгуул хийж магадгүй одоо тий чинь дэлхийн номер 1 уран олборлагч Казакийн тийм ээ. Манад бас өөр үйл ажиллагаа явуулна гэдэг нь тэдний улам одоо томрох, улам их одоо зорилттой илүү том зорилготой ажиллаж байгааг илрэл юм. Тэгэхээр бидний хувьд бол ингээд алдагдсан 15 жил гэж би нэрлэмээр байна. Энэ хугацаанд магадгүй манай Моноатом тэр үйл ажиллагааг ингэж бодлогоороо засаг төрийн зүгээс шийдэмгий бос байдлаар ангиж гацаагаагүйсэн болвол яг Казатомпром шиг хэмжээнд биш юма гэхэд яг тэрнтэй төстэй хэлбэрээр одоо бусад улс орнууд жишээлбэл Канадад очиод үйл ажиллагаа Моноатом явуулахад яагаад болохгүй гэж тэгэхээр ингэж зөвхөн дотроо ингээд ажиллаад байхгүй гадагшаа гараад дэлхийн хэмжээний компани болох ирээдүй бас байгаа юм байна гэж бодож одоо өдрөөр харж байна. Зөв. Яг үнэ нөгөө Фукушимагийн ослоос хойш нөгөө маш олон газар станцууд бол хаагдчихсан шүү дээ. Тэгээ одоо буцаагаад нөгөө цөмийн энергийг эрчим хүчийг ногоон эрчим хүчээр зөвшөөрснөөс хойш маш олон нөгөө бага урын станцууд бас
баригдаж байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол нэг олон улсад туршигдсан тий зөвхөн Монголд л одоо нэг ингээд анх удаа хийж үзэх байгаа ажил биш шүү дээ тий. Тэгээ мэдээж яг нөгөө хэдийгээр гэрээ зургацсан ч гэсэн түрүүний хэлдгээр нь лиценз аваад гэрээ зургацсан ч гэсэн нөгөө бүхий л үе шатанд төрийн дэмжлэг тусалцаа энэ төслийг одоо амжилттай хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэдгийг бол одоо бид нараас даяа энэ үгийг тий. За дараагийн бас төсөл нь саяны нөгөө төмөр замын холболт тий. Энэ бол мэдээж Эрдэнэс 5 толгойн одоо экспортын хэмжээг нэмэгдүүлэх те саяны ярьдгаар нь осол гэмтлийг бууруулах энэ ажил дээр бол нэлээд том төлөв золгоо. Тэгэхээр энэ маань бас та бүхэн гэрээгээ салбарын хамтгаа хамтраад одоо хятадын талтайгаа байгуулсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ гэрээний талаар бас маш олон таамаглал одоо олон нийтийн сүлжээнд яваад байна шүү дээ. Нууц гэрээ гэдэг энэ үнэхээр тийм нууц юм уу? За нууц бол ил болгох мэдээлэл нь бас байна уу тий. За одоогийн байдлаар үйл ажиллагаа нь хэр явагдаж байна? Та бүхэн хизээнээс бас яг энэ галтар гэрээ одоо тээвэрлэлтэй хийх вэ? Тэгэхээр бас экспортын хувь хэмжээ хэрхэн өсөх вэ Эрдэнэс 5 толгой төслийн хувьд? Энэ хил холболттой холбогдуулаад ер нь дөрвөн гэрээ байгуулагдсан байдаг. Дөрвөн гэрээ байгуулагдах. Нэг нь болохоор төмөр замын хил холболт. Энэ гэрээ бол 5 толгой төмөр зам гэдэг компани байгуулах гэрээ. Хил холболтын ухсралтай ажлын гэрээ. Энэ бол гэрээний эхэлсэн ажил нь эхлээд ингэ явж байгаа. Энэ гэрээний захиалагчийн хэлтийг бол 5 толгой төмөр зам тавина. Эрдэнэс 5 толгой компани бол санхүүжлэх үүрэгтэй гэрээ явуулна. 5 толгой төмөр зам бол Монголын төмөр зам бол мэрэгжлийн компанийн хувьд хяналтаа тавиад үйл ажиллагаа хяналт тавиад явна гэсэн үг. За энтэй манайтай холбогдуулаад 2024 оны 19-27 улсын хурлын тогтоолын дагуу тэгээд 2025 оны 2 сарын 14 оны өдрийн 2 улсын засгийн газрын хэлтсээрүүд байгуулагдсан. Энэний хүрээнд бол компани зөвдөл нөөц худалдах гэрээ болон уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх гэдэг ийм хоёр гэрээний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ерөнхий гэрээ, нөөц худалдаа авах гэрээ байгуулагдаад үйл ажиллагаа хэрэгжиж явж байгаа. Хувь хэмжээний хувьд одоо экспортын хувь хэмжээ хэрхэн нэмэгдэх вэ? Үйл ажиллагаа эхлэхэд. За мэдээж бол одоо бид нэр бол автомаар мэдчихэж байгаа та өдөрт 1000-ад машин хил дээр очирлаад дөрвөн гарцтаар ингээд очирлаад хүн болгон ингээд чихэлтээд ингээд гардаг юм системтэй ингээд гараа явж байна. Мэдээж төмөрцөн ашиглалтанд ороод ирэх юм бол энэ урсгал тээврийн систем сайжирна. Хоёр талдаа хоёр өртөтэй ингээд явах юм бол экспортын хэмжээ сайжрланд дээрээс нь тээвэрлэлтэй хөтөг зардал бууруулна гэж харж байгаа. Нүүрсэн бүтээгдэхүүний хувьд хамгийн гол нь нөгөө тээвэрлэлтэй масс ихтэй бүтээгдэхүүн. Нэгдээс масс ихтэй бүтээгдэхүүнийг хүчин чадлыг өндөр байж объемыг их байлгаж иж нэгж бүтээгдэхүүн ордох ногдох хөтөг зардлыг бууруулах л давтал байдаг. Тийм учраас их хэмжээгээр нь тээвэрлэлтэй хийж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж л явж ижил бид тэр хөтөг зардлаар бууруулна гэсэн үг. Зөв. За бас ундраагчаас асуумаар нэг зүйл нь одоо хувийн хвшлийнхэн буюу лиценз эзэмшигчдийн лицензийг бас цуцлах те. За эсвэл төр давах. За хувийн компаниудыг одоо төрийн өмчт хэлбэрлүү шилжүүлэх энэ үйл ажиллагаануудаас баггүй одоо өнгөрсөн хугацаанд явлаа шүү дээ. За зарим тохиолдолд бол лиценз цуцлагдсанараа бид нар олон улсын арбитрийн шүүхтээр ялагдаж бас маш их хэмжээний одоо мөнгөн торгуулийг бид нар төлж ирсэн. Тэгэхээр одоо ч гэсэн энэ харамсалтай энэ үйл явдлууд бол үргэлжилж байна л да. Тэгэхээр цаашдаа бас яг энэ хөрөнгө оруулагчдын хашгийг хамгаалах тал дээр тий гадна дотны гэхгүйгээр одоо бид нар хэрхэн одоо төрөөс те бодлогоор дэмжих юм бэ. Мэдээж одоо засгийн газрын зүгээс бол байнга л дэмжин гэж ярьж байгаа боловч яг нөгөө үйлдэл дээр бол бас их өөр л одоо арга хэмжээнүүд яваад байна л да. Тэгээ өг үйлдэл зөрөхгүй байх явдал бол хөрөнгө оруулагчдын дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахд хамгийн чухал алхам. Тэгээд сая RT дараа хэлж байгаа үнэн яг ер нь хувийн хвшлийн хийж байгаа ажилд одоо зөвшөөрөл болон энэ удаашрсан ойлгомжгүй байдлаасаа болоод маш их өргүү зардал гаргах нөхцөл бүрдэж цаг алдна, цаг хугацаанаас гадна хөрөнгө санхүү тэгээд манай Монголд итгэх итгэл сулрна гэдэг бол эргэж олж авахд бол маш их өндөр өртөгтэй. Тэгэхээр бид нар одоо хаан ресурсын гашуун туршлагыг бол санаж байна тийм ээ. Маш их хэмжээний торгуул арбитрийн шүүхээр манай талд оноос нь тэгээд тэрийг бол төлөхийн тулд төсвүүдээр бас зөндөх дарамт ирсэн. Тэгээд засгийн газрын зүгээс одоо уулуурхайн салбараа дэмжин хөрөнгө оруулалтыг дэмжин гэж хэлчихэл нэг гараараа хэлсэн юм нөгөө гараараа очиж нугааж байдаг. Энэ байдал бол удаан үргэлжлэх орон зай үлдээгүй л гэж харж байна. Тэгэхээр бид нарт бол одоо яг хөрөнгө оруулах сонирхол нь хэрвээ жоохон наашлаа гэвэл бид энэ дээр маш их
шийдэмгийл байх ёстой засгийн газар. Тэгэхээр энийг байр суурийг тодорхой болгох, тэгээ нэг талыг баримталж очиж хүний тусгай зөвшөөрлийг байгуулгын тусгай зөвшөөрлийг цуцлахгүй гэдгээ дахиж хэлэх, тэгээ үйл дээрээ тэрийг баталгаажуулах явдал энэ чухал байна. Би яг энэ ташрамд бас одоо зэсийн талаар ярмаар байна л да. Сая Алтан баг нь инженер хэлж байна тийм ээ. Энэ манай одоо нүүрсний холбоорлолт нэмэгдээд үнэхээр одоо төсөв бүртгэд нүүрсний экспорт бол хамгийн гол ачааг хүрж байгаа. Тэгээд одоо сая анх удаа ингээд зэсийн экспорт бол бас тэрийг давах хэмжээнд зэсийн үнэ нэгдүгээр төсөж байна. Хоёрдугаар бас манад бол зэст маш их ирээдүйтэй. Тэгэхээр Монгол улс маань бас дэлхийн зах зээлийн зэс экспортлог томоохон тоглогч тэр нь бүр улам нэмэгдэх боломж байна гэж харж байгаа. Тэгэхээр засгийн газрын зүгээс бол хүний яг нэг одоо байгууллагын компани тусгай зөвшөөрлөгээ 1-2 юм дээр ингэж зөвхөн хууль дагаж мөрдөж хуулийн дагуу ажиллах шаардлага тавиад хяналт тавина уу гэхээс бас илүү одоо прогрессив байдлаар ажиллах шаардлага харагдаж байна. Боломж харагдаж байна. Жишээлхэд одоо уул уурхайн салбар тийм л оюун ухаан ашиглах энэ нь бол илүү том боломж нээж байгаамаа гэдэг энэ энэ чиглэлийн үүднээс одоо сая Blue Sky Dialogue гэдэг энэ хөхтөнгөр яриа хэлцээг сая оюу толгой болон одоо эдийн засгийн зөвлөл тэгээд Монголын бизнес зөвлөл хамтран зохион байгууллаа. Тэгээд энэ дээр бол би бас идэвхтэй анхнаас нь идэвхтэй оролцсон. Тэгээд яг одоо гол юм нь бол mining буюу уул уурхайг даблдах биш, уул уурхайг одоо хиймэл оюун ухаан зэрэгт төвшүүлнэ гэж байгаа юм л та. Математик хэллэгээр бол уул уурхай квадрат биш, уул уурхай гэдэг квадратын зэрэг байдаг дээр нь хиймэл оюун ухаан гэж үзсэн. Энэ томьёолыг анар гишүүн гаргаж ирсэн надад их сонирхолтой байсан. Тэгээд сая хавар налгах Герман Монголын технологийн их сургууль, Станфорд их сургуулийн Mineral X гэдэг хөтөлбөр байгаа яг хиймэл оюун ухаанаар нэлээд тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хоёр хөтөлбөрийн хооронд санамж жижиг байгуулах ажлыг би зохион байгуулсан. Тэгэхээр зөвхөн хоёрхан сургууль гэхгүйгээр бас мэдээж яг энэ чиглэлээр ажиллаж байгаа тэргүүлэх эрдэмшлэгийн байгууллагуудын тодорхой төлөөллийг Монголд бий болгох, Монголын эрдэмтдийг, судлаачдыг энэ рүү чиглэж ажиллахад нь бол идэвхтэй дэмжих ажлыг засгийн газар хийх хэрэгтэй байна. Тэгснээр одоо ямар үр дүнтэй юм бэ гэж жишээлхэд зэсийн орд дээр эрдэмтдээр хайвал хиймэл оюун ухаан ашиглаж хийснээрээ одоо хаана өрөмдлөг хийх юм бол хамгийн их өндөр магадaltaгаар ордын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой вэ, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой вэ гэдэг талаар тооцоол хийсэн байгаа. Энэ бол маш үр ашигтай ажиллаж байна гэдэг ийм юу харагдаж байна. Нөгөө талдаа бол мэдээж одоо зайны удирдлага, роботик болон энэ шинэ технологиг Монголд илүү хурдан нутагшуул Монголд энэ дээр одоо дэлхийн тэргүүлэх улс болох боломж биднэрт байна. Тэгэхээр яг мэдээж зүгээр оюутлогын төслийн хүрээнд сургалтын төв, сургалтын байдлаараа ингээд маш сайн сурсан хүмүүс нь одоо өөр босод уурхаанууд руу тэнтэгийн босод уурхай дээр очиж ажилладаг түгээмэл байгаа ч гэлээ гэсэн. Манай босод төрлийн ажиллаж байгаа хүмүүс маань бол ингээд аюу глобал байх хаалганд нэгдэж байгаа байхгүй. Тэгээд бид нар одоо ингээд харж энэ залуучууд маань бол энэ компьютерийн тоглоом дээр бол үнэхээр дэлхийд лидер байж чаддаг гэдгийг харуулж байна. Тэгэхээр үнэхээр тэр алсын зайны удирдлагын систем дээр бол манай монголчууд маш хурдтай хөгжих, энэ олон улсын олимпиадад яваад байгаа, математикаар медаль аваад байгаа, физикээр медаль аваад байгаа энэ залуучуудаа хамгийн тэргүүлэхийн ураг тархиа бид гадагшаа баяртай гэж явуулаад байх биш. За яваа сурлаа гэхэд буцаж ирээд ажиллах, тэгээд өндөр цалинтай ажлын байр нь Монголдо байх юм бол заавал тэр залуучууд өндөр цалин хайж өөр улсад ажиллах шаардлагагүй болно. Тэгэхээр бид нар өндөр цалинтай ажлын байр нэмэх боломж бол энэ хиймэл оюун ухаан олгож байна. Тэгэхээр энийгээр эхлээд цаашаа явж байхад бол бас мэдээ сансар судлал болон сансрыг ашиглах, тэгээ зайны саяны роботик гэж ярьж байгаа энэ секторт бол манайх ингээд идэвхтэй тэргүүлэгч тоглогч болох хүний нөөцчл байна. Тэгвэл энэ дээр юу дутагдж байгаа нөхөр одоо засгийн газрын шийдэмгий байдал дутагдах эрсдэл байна. Тэгээд магадгүй одоо зөв шийдвэрүүдээ цаг хугацаанд бас гаргахыг үгүйсэхгүй л дээ. Яг өнөө одоо олон улсад бол ингээд нөгөө автоматжуулалт, дижитал, робот одоо ингээд AI хиймэл оюун ухаан гэж ярьж штэ тий. Тэгэхээр энийг та Эрдэнэс 5-7 маань бас хэрхэн одоо үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар тий одоо төлөвлөж гин үү эсвэл одоо яг сая нөө шинээр байгуулагдсан нүүрс баяжуулах үйлдвэр ба штэ тий. Тэгэхээр энэ дээр бас та бүхэн маань технологи ямар дэвшлийг оруулж ирч чадсан бэ? За Монголд ч гэхгүй ер нь дэлхийн уул уурхайн салбарт нөгөө хүн хөгжөөд ирэхин цагаар хөтөө уурхай дээр ажилладаг хүмүүсийн хомсдол их болж эхэлж байгаа. Энтэй холбогдуулаад тэр ажлах хүчийг нөгөө яаж шийдэх вэ гэдэг асуудлууд бүх газруудад тулгараа асуулж байгаа. Энтэй холбогдуулаад ч гэсэн нөгөө ажиллах залуу зардал их болж байна. Аюулгүй ажиллагаа, багал орчин гэдэг асуудал өсвөлээд
ер нь бол энэ цахилгаан тээвэр, жолоочгүй машин гэдэг юм асуудлууд бол бүх Австралийн том уурхай хятадын уурхаанууд хэрэгжих хэлсэн. Энтэй холбогдож манай компани зүгтчихсэн бас яг энэ талын судалгааны ажлуудыг бас хөгжүүлэл явж байна. Компани зүгтвэл одоо жолоочгүй тээвэр явуулах, тий? Жолоочгүй тээврийг яаж явуулах вэ? Энийг сүлжээг явах уу? Түрүүн та бүхэн ярьсан шиг энэ олон дата мэдээллүүдийг нэгтгэж аваад хэмэл охин дээр ажиллаад хүн өөрөөр нэг 8 цаг суугаа ажиллах биш. Тэрийг амарч хооронд бүтэн цагаар ажилладаг. Гэх жишээлийн юмнууд л гарч ирж байна л да. Жолоочгүй тээврийн судалгаан дээр хэтэл бид нар харж байхад 24 цаг тэр тээврийг ажиллах болцоо боломж үүсэж байна. Бид нэг хүн бол 20 цаг л ажиллах болцоо боломжтой. Ингээд дээрээс нь аюулгүй ажиллагаа талаасаа сайжирч чинь байгаль орчин талаасаа ч гэсэн тэгээд шатах тослох материалгүй ингээд захилгаан болоод эхлэх юм бол энэ хөгжил дэвшлүүд компани уурхаан нөгөө насжилт өртөг зардал буурах гэдэг энэ юмнууд нугас хэрэгжээд эхэлж явж байна. А манай хувьд л одоо хэрэгжүүлээд байгаа бол одоо танаалт байжуулт конвейерийн ингээд төслүүд маань одоо ингээд хэрэгжээд эхлэх юм бол тодорхой хэмжээний нэг юм урсгал системийг л үүсгэх гэж явж байгаа гэсэн үг. Нэг машинаар ч тэр чинь буулгаад нэг нь авчдаг биш. Байнгын ингээд эргэлтэнд ороод ингээд урсаад явж идэг юм масс үйлдвэрлэлийн систем рүү ингээд орж байна. Энэ нь бол тэгэхээр бүр автомат тэгээ олон улсын бас тийм стандартаараа ийм хэмжээний байх гэдэг шаардлага тавиал төслүүдэд хэрэгжүүлээ явж байна. Цаашдаа ч гэсэн бидний урт хугацаанд харж байгаа юм бол энэ олон төрс тээврийн асуудлууд яаж идэх вэ гэвэл хамгийн их зардал багтаа дэлхийд хэрэгэл дурслан конвейерийн систем л гэж зарцаж байгаа. Ингээд зардлаа бууруулна, хүн хүчээ багасгана, байгаль орчныг хамгаална, ингэж бүтээмжийг 30-аас 40, 50, 60 сая хүрэх бололтой боломж үүснэ. Тэгэхгүй ингээд машины тоо нэмээд энэ асуудлыг шийдэж чадахгүй маань л гэдэг нь харагдаж байгаа. Яг энэ дээр нэг юу нэмж болох нэг санаа зүгээр бодож явдаг санаа гэхээр нэг одоо R&D юм одоо судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр хийж болох уу санаа нь жишээлбэл бид бол цахилгаан машин гэхээр тэр заавал тийм батарейтай тэгээ цахилгаан машины одоо мотор бол тий одоо бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг Prius-ийн мотор бол хэрвээ илэгдээд дууссан бол тэр чинь бас байгаль орчин маш их хортой байгаа тий тэр ятгах хуруузаг recycling хийхгүй бол ямар их хортой илээ. Тэгэхээр цахилгаан машины тэр моторгүйгээр батарейгүйгээр ажиллах тэр боломжийг эрэлхийлэх маш их чухал байгаа. Манай улсын хувьд бол ялангуяа нүүрсний орд дээр ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн хувьд бол устөрөгчийн хөдөлгүүрийг судалж үзэх тийм. Тэгээ манайд бол устөрөгчийн хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд бас судалгаа хийгдэж байна Монголд. Тэгэхээр тэр нь бас их ирээдүйтэй байж магадгүй санагддаг. Тий. Устөрөгчийн судалгаанууд л дэлхийд л олон төрлийн судалгаанууд явж байна л да. Уг нь миний хувийн боддог асуудал төлс жалгаа авахгүй, батарей жалгаа авахгүй, устөрөгч жалгаа авахгүй тэгэл байгалийн бүтээгдэхүүн байгалаасаа ингээл нүүрс болон юунаас гаргаж авч байгаа л түүхэд байхгүй. Хамгийн гол нь хэр их энийг гаргах уу, хэр их хэмжээний юу гаргах уу гэдэг дээр л байгаа байхгүй. Яг үнэ. Олгорлоод гараад эцсийн бүтээгдэхүүн гаргаад ирдэг юм бол бид нэр тэр материалаа дотоод дахиад боловсруулах, дахиад ботроод болгоход эцсийн бүтээгдэхүүн л байгаа байхгүй. Хайдрж энэ fuel cell ашиглаад эхлэвэл устөрөгчийн юуны одоо хаягл нь бол ус учраас одоо тэр нөгөө литиумын батарей юм уу тэр батарей ашигладаг шиг тийм нөлөөлөлтөй байхгүй гэдэг үднээсээ нүүрсэн дээр бол энийг заавал туршиж үзэх болцоотой. Тэгээ болж явах юм бол тоног төхөөрөмжүүдийг бүгдээрээ устөрөгчийн ерөө шилжүүлэх устөрөгчөөр ажилтдаг болгож шилжүүлэх нь бол бас өргөөчтэй байж магадгүй гэж байна. Олон улс чинь ингээл биднээс их холол яваад байна л да тий. Одоо яг ингээд сайн түрүү ундраа гişүн хэлсэн шүү дээ нөгөө стратегийн ашигт малтмал гэд тий. Тэгэхээр нөгөө за стратегийн ингээд тодорхойлчихж байгаа учраас чухал гэд тэн дээрээ бодлогоор дэмжлэг одоо эсвэл татварын хөнгөлөлт үзүүлдэг юм байна. За хятад бол жишээлбэл одоо нөгөө нүүрсэн давхаргын бас гарч байгаа хий дээрээ татваргүй гэдэг ч юм уу те ингээд нөгөө бодиттой яг дэмжлэг үзүүлээд хурдан тэр одоо эдийн засгийн эрхлэлд оруулахад нь дэмждэг юм байна л да. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн одоо энийг ингээд тодорхойлоод нөгөө нэг хоцроод одоо хол орхигдсон нь бол үнэн шүү дээ. Гэхдээ ядаж бид нар одоо ингээд нэг чирэгдээд чултгаа явж явах юмсан да гэдэг л нэг юм хүсэл байгаа даа. Тэгээ ингээд одоо энэ бол манай нэвтрүүлгийн сүүлийн дугаар бид бүхэн 15 дугаар ингээд сурлаар бичээд өнөөдөр ингээд хаалтынхын дугаарыг хийж гин. Тэгэхээр
энэ оролцогч болгоны ярьж байгаа зүйл хүний нөөц. Бид нар үнэхээр одоо хүний нөөц байхгүй байна тий. Тэрийгэ яаж орлуулах уу, яаж одоо нэмэлт ур чадварыг сурах уу гэл ингээл ажил олгогчтой хувьд бол одоо толгойн өвчин болцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр таны ярьдгаар одоо энэ нэмэлт ур чадварууд манай салбарт хэрэгтэй болоод байна шүү дээ. За AI технологийн одоо бид нар ур чадварыг эзэмших хэрэгтэй болж байна. Одоо тэр алсын зайнаас тандан судалгаа хийх, за таны ярьж байгаа техникийг одоо хөнгөө явуулах бол тэнд хийнийг удирдах шүү дээ. Тэгэхээр энэ нэмэлт ур чадваруудыг эзэмшсэн манай салбарын боловсон хүчин хийхэд нөгөө боловсролын реформ гэдэг маань одоо бүр үнэхээр ингээд хоол өдөр тулцсан юм шиг байна. Тэгэхээр энэ дээр ингээ хараад хар сүүлийн эдийн засгийн газрын үед бол ерөөсө боловсролын асуудал дээр ач холбогдол өгч дуурч байгаа зүйл бол ерөөсө ажиглагдахгүй байгаа нэг харамсалтай. Тэгэхээр бид нар дараа нь энэ олон улсын энэ сайн жишгийг яаж бид нар нэвтрүүлэх вэ? Энийг хүн л нэвтрүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас бодлогоор бид нар ер нь хэрхэн ажиллах хэрэгтэй байх юм бэ? Тэр бол манай боловсролын салбар бол маш их гүн хямралд орсон байгаа. Тэр ихний ээлжинд бол бидний хямарсан байгаа гэдэг хүлэмжшөрхөөс зөв өөрчлөлт хийх эндээс эхэлнэ. За түрүүн дурдсан нөгөө нэг ширээнд 3 хүүхэд хамт сууж байгаа, нэг ангид 60 гаруй хүүхэд хичээлж байгаа. Тэгэхээр тэр багшийн одоо ачаалал ямар байх вэ? Тухайн анги танхимын одоо дотоод агаарын чанар одоо ямар хурдан муу байх вэ? Тэгээд энэ агаарын чанар муугаас болоод хүүхдүүдийн сурах, идэх, эрүүл мэнд гээд бусад одоо юмд яаж хэрхэн нөлөөлөх вэ? Энэ сурахад бол ямар ч боломжгүй орчин үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо өнөөдрийн байдлаар харамсалтай нь бүр анхан шатны юм ал шийдэж чадаагүй сууж байна. Өнөөдөр бол нөгөө энэ бол тэдэн сургууль барих мөнгө байна. Энэ тэдэн сургууль цэцэрлэг барих мөнгө байна гэд нэг юм шин төрлийн нэгж гаргаад ирсэн. Тэгэл энэ чинь тэдэн цэцэрлэг барих мөнгө байна штэ гэдэг юм юмар бүгдээр нийгмээрээ бухимдцгаадаг. Тэгээ тэрийг хэмнээд барьж ийн бас тий. Тий за барих ёстой. Тэгээ барилгүй яах вэ? Эсвэл яг одоо демографикийн хүн ам зүйн байдлаа харах юм бол тодорхой хэсэг хугацаанд заавал сургууль цэцэрлэг барина гэхгүйгээр түрээслэх хэлбэрээр тэг холимог байдлаар шийдэл гаргаад тэгээд тэр чинь яг демографик өөрчлөлтөд ирэхээр тэр олон сургууль хэрэгцээгүйгээр илүү одоо арай хүн ам зүйл тэгж шилжих байна гэсэн таамаг байгаа юм. Тэгээд зарим газар жишээлбэл орон нутагт таслагдсан сумдуудад бол сургуулийн дүүргэлт бага маш цөөхөн хүүхд суралцж байгаа учраас жишээлбэл 1-ээс 12 дугаар ангид нийтдээ 200 хүрэхгүй хүүхд тийм ээ. Тэгэхээр бүх хичээлүүд сэдвүүд заах хэвээр багшийн хүртээмжийн асуудал гарч ирж байна. Гэтэл Улаанбаатарт болохоор нөгөө ангийн багтаамж бол хэд дахин хэтэрсэн асуудал, ачаал хэтэрсэн. Бидний хувьд бол маш их ухаалаг төлөвлөлт хэрэгтэй харагдаж байгаа. За тэр ер нь нэг бас санаа зовж явдаг, хууль тогтоочийн санаа зовж явдаг юм бол бид нар ингээд маш олон гишүүд маань асуудлыг гаргаж тавихтаа одоо сургууль цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн хүртээмжийг ярьдаг. Би бол энийг зүв зүйтэй гэж боддог. Боловч бид бас орхихгүй илүү бас заавал ярьж явах нэг хэсэг асуудал нь бол хүртээмжээс гадна чанарын асуудал байгаа юм. Тэгэхээр сургууль барилаа гэхэд тэр нөгөө барилга байшин сандал ширээ гэдэг энэ механик талын юмнууд нь биш. Тэн дотор байгаа хүнийхээ өөрийнх нь ур чадвар руу, багшийн ур чадвар руу, багшийн хүртээмж рүү, багшийн одоо сэтгэл ханамж руу, багшийн амжиргаа, багшийн нийгэмд хүлээж байгаа байр суурь, одоо эзэлж байгаа байр суурь, багшийн нэр хүнд тэр багш гэж хүнийг одоо эцэг эхийн дараа эцэг ихтэй зэрэгцүүлэн дээдэлдэг байсан энэ соёл маань хайрчваа. Өнөөдөр багш нар яагаад ядуу амьдралын одоо амжиргааны хувьд бол тийм орлого нь хүрэлцээгүй юм байдалтай байх ёстой. Бид нар тэгэх энийг ихний ээлжинд бол зэгцлэх ёстой. Тэгээд багшийн орлого өндөр байх, багшийн нэр хүнд өндөр байх, багшигаа одоо нэг дээдэлдэг эргээд дээр систем байж ч боловсрол энэ дээрээ толгуулж өгч байна. За тэгэхээр сургууль цэцэрлэгийн эмнэлэг олноороо барьлаа гэхэд тэр нөгөө дотор байгаа сурагчдын юу сурж байгаа нь чухал баггүй. Тэрнээс биш бид нар ийм нэг гоё анги тахимд чанаргүй боловсрол эзэмшээд байвал ямар ч тийм үр дүн өөрчлөлт нэг тэр үе гарахгүй. За тэгээд энэ 2 жилийн өмнө лөө 3 жилийн өмнө хийсэн тэр PISA-гийн олон улсын үнэлгээгээр бол манай 8 дугаар ангийн хүүхдүүд Азийн одоо өөрийнхөө ижил тэнцүү үе тэнгийнхнаасаа 2.9 жилээр Европын холбоотой харьцуулахад 4 жилээр хоцрогдолтой байна гэдэг нь 8 дугаар ангидаа тийм байгаа хүүхдүүд 20 гараад ирэхээр яах вэ? Тэгэхээр манай нөгөө ажиллах хүчний 1-р хомсдол байна, 2-р ажиллах хүчний маань одоо өрсөлдөх чадвар энэ дэр шууд нөлөөлөв. Тэгэхээр зөвхөн ажиллах хүчнээс гадна тухайн хүнд өөрт нь хэцүү. Тэгэхээр бид нэр энэ хүүхдүүдэд боловсралтай болгоё гэж бол багшийг мэдлэгтэй ур чадвартай нэр хүндтэй цалин өндөр байлгах, хоёрт тэр сурж байгаа агуулган дээр дүн шинжилгээ хийгээд энэ дээр дөрвтэй өөрчлөлт хийхгүйгээр явахгүй. За одоо өнөөдөр ингээд боловсролын асуудал хариуцсан
энэ сайдын гаргаж байгаа шийдвэрүүдэд би маш их сэтгэл дундуур байгаа. Тэгээ энэ дээр сэтгэл дундуур байгаа гишүүд бас цөөнгөө байна гэж харагдаж байна. Тэгэхээр сэтгэл зүрхний боловсрал гэж юм яриад байгаа. Би энэ хорвоо дээр зүрхээрээ сурдаг хүн мэдэхгүй. Бид нар тархиараа сурдгаас биш зүрхээр хичээл нам сурдаг хүн гэж байхгүй. Магадгүй зүгээр хүүхдийн ёс зүйн асуудал ярих гад тэгээд томьёолоод байгаа байж магадгүй. За тэр мэдээж тэр суралцах процессын агуулга дотор байх ёстой юу ёстой. Гэхдээ тэр нөгөө нэг ямар хөө харьцаагаар байх юм, ямар агуулгаар, ямар арга хэрэгслэр, ямар заа харга тулгуурлаж хүүхдэд хүргэх вэ? Тэгээд насанд нь тохирсон, тэгээд олон улс төрөлт хөөц, тэгээд хүүхдийг бас нэг юу нэг ийм хичээл хэрэгтэй, тийм хичээл хэрэгтэй гэдэг байдлаар ингээд шаардлагагүй маш олон хичээлүүдийг бий болгоод тэгээ энэ одоо сурах бичих хэвлэх бизнес юм уу юу юм би ойлгохгүй шалтгааныг нь гэлээ яг эцсийн үр дүндээ яаж ийм хөр хүүхдүүдийг бүр маш олон шаардлагагүй хичээлээр дараад тэгээ сурахад сонирхолтой болгочихор чинь яаж хүн юм сурах юм бэ хүүхдүүд маань урам нь онгорч штэ тэгэхээр сурахад суралцах гэж маш чухал үг байдаг тэгэхээр хүнийг нөгөө өөрөө дуртай юм аа сурыг гэвэл суралцаж чаддаг уур чадвартай болгочих юм бол түүнээс цааш багш байсан ч үгүйч хүн өөрөө self learning хийж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар сурахад суралцдаг суралцуулж чадах юм бол ерөөсөө ерөнхий боловсролын гол үүрэг оройлол тэр дээд боловсролын үүрэг оройлол илүү нарийсах суур чадвар тийм ээ. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ боловсролын байгууллага бол маш хариуцлагатай ажиллаж байгаа. Тэгээд ихтэй сургуулиудын тэр улс төрчсөн томилгоо за тэгээд тэр чанарын асуудал бүр энийг эхлэх юм бол энэ подкаст дуусахгүй. Харин тийм. Гэтэ энэ харахгүй одоо бид нар анхаарлаа хандуулж тал талаасаа л ярьж энэ дээр өөрчлөлтийг хийхгүй бол бид нар энд 1000 гоё одоо ирээдүйн хөгжил цэцэглэлт те олон улсын сайхан имийг яриад бид нар одоо эндээ ингээл яг энэ хэврэл гацаарлалчаад байна л да. Бас ялангуяа одоо нөгөө боловсролын гараа нь ингээд тэгш гараанаас биш те нөгөө нэг маш их хүнтэй хувийн сургуулиуд одоо улсын сургууль гэдэг ингээд таны ярьдаг сайн юм түмэн асуудалтай нэг юм байгуулгаар хүмүүжиж гарах хүмүүс ингээ ялгаатай байдал нь дараагийн одоо энэ нийгэмд гарч ирэх хүмүүсийн одоо хүлээн зөвшөөртгөөс хаалаад ингээ олон зүйлийг бид нар хүүхэд наснд нь л ингээ хүчиж байгаа нь маш харамсалтай байгаа. Тэгэхээр яг мэдээж яг саний хэлдэг нөө дид бүтцийн асуудлуудыг бас өнгөрсөн хугацаанд донор төслүүд олон улсын төслүүдээр бас нэлээд хийсэн юм билээ. Одоо мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөдгээд маш их барилга байгууламжинд байгаад байдаг. Тэнд нөгөө саний тань ярьдаг багш байхгүй тий. Тэнд тэрийг яаж одоо менежментийг хийж явах гэдэг дээрээ бас ингээл эзэнгүү орхигдсон. Тэгэхээр энийг нөгөө ашиглах бас их хэрэгцээ байдаг юм байна л гэж харж байгаа. За мэдээж улаан компаниуд бол нийгмийн хариуцлагын хүрээнд бас маш олон ажлуудыг хийдэг нийгэм рүүгээ чиглэсэн тий. Цогццын одоо хот толцсон цогццын сум маань одоо ингээ хотын статустай болсон. Тэнд бол одоо яг одоо суурьшиж байрлаж байгаа иргэд нь бараг 20,000 давсан гэсэн тий. Тэгээ ирж очин байгаа нь ингээд бас 20,000 орчим иргэд байна гэдэг ийм тоо би сонсч ирсэн. Тэгэхээр энд одоо амьдарч байгаа иргэдийн нөгөө нийгмийн асуудлуудтэй сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэд энэ дээр бас Эрдэнэс 5-7 маань нийгмийн хариуцлагын ямар хөө ажлууд хийж гин бас ямар төлөвлөлтүүд байна та бүхэнд. За компанийн хувьд бол яг ингээд операшн салбар дээр туслангуудаа нийлээд 10,000 хүн ажиллаж байгаа. Зөвхөн олболтын салбартаар гэсэн үг шүү дээ. За тээвэрлэлтэн дээр бол 10,000 хүн ингээд тээвэрлэлтийг явах 25,000 хүний нэг юм хамаарлах том компани үүсчихэд байгаа байхгүй. За энэ хүмүүс маань одоо бүгдийн цогццгээс авъя гэхээр ямар ч болцоо боломж байхгүй. Тэгээд бусад бүхэл хэсгээс авдаг. Тэгээ энэ олон хүнийг одоо ингээд энэ олон хүн бол гэр орон руу харин аав ээж дээр очино, гэр бүл дээр очино гэж явахаар асар их ингээд тээвэрлэлт, хүн тээвэрлэлт энэ Улаанбаатар цогццыг бусад амир ингээд явдаг. Энэ асуудлыг зохицоор нь шийдийгээд манайхны шин сурчлалын бүсгээ 50,000 хүнтэй ерөнхий төлөвлөгөө бол баталсан гэж байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэхээр хэдэн том асуудал үүсдэг. Энэ хотыг бариад эхлэх юм байна. Усны асуудлыг яах вэ? Энэ усны асуудлыг яах вэ? Тэр хүмүүсийг дээрээс нь цахилгааны хэрэглээний асуудлыг яах вэ гэдэг. Энэ том дид бүтцийн хоёр төслөөр ингээд зогсчдөг. Энэ асуудал маань шийдэгдээд ирвэл тэр чинь компанийн зүгээс ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хувийг хөвшилж байна. Компанийн зүгээс тодорхой хэмжээний бариад ингээд хот үүсгээд явах нөхцөл байдал нь үүсэх ёстой гэж харддаг. Ингээд явах юм бол Эрдэнэс шиг нэг агуул хот хэмжээний үүсээд Улаанбаатарын хоёр орд нислэгийн асуудал нь шийдэгдээд хүмүүс нь тэр чинь нэг өглөө ажилдаа явчаад оройн буугаад ирдэг. Ийм л нөхцөл байдалтай авч явах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Тэгвэл энэ олон хүнийг 14 системээр бүхэл компаниуд ингээд тээвэрлэн явдаг. Энэ нэгдүгээр аюулгүй ажиллагаа талаасаа энэ зам арга ямар хөлөө ингээд утгаар бас хүндрэлтэй асуудал шийдэгдэг. Бид нар ч гэсэн энэ дээр нь төлөвлөгөө гаргаад энэ усны асуудлыг ямар хэлбэрээр шийдэх вэ гэдэг ингээд шийдлээдэг бол одоо бас өмнө говь амир руу ч гэсэн бид нар
бичсэн улсын хурлаас усны асуудал ярьж байгаа хүмүүс төр ядахнаа бид нэр зохицыг зөвшөөрөлт хот барья. Энтэй холбогдуулаад унтны усны зорилтоор ядахнаа болгосон улаан нурнаасаа тий усны зөвшөөрөл өгчээч. Тэгвэл унтны усны хэрэглээг зохицчээ. Үйлдвэрлэлийнхаа усны хэсэгтэр бид нэр ийм хаgal судалгаа хийж байгаа тодорхой хэмжээний нөөц болчих юм бол үйлдвэрлэлийг нэмж болно. Гэтэ энэ хүн амьдардаг том хот үүсгэхэд энэ асуудлыг шийдье гэдэг юм байна. Одоо бол зохицын сумын хувьд бол ямар нэгэн орон сууц барих, дид бүтц нэмэх ямар ч болцоо боломж нэг бүх юм тулцсан ийм л хүсэл байдалтай байж байгаа. Зөв. Тэрийг нь усаас шийдээд өгвөл бас их боломж нутсан нар байгаа гэх. Тэгэхээр энэ дээр бас нөгөө гидрогийн асуудлууд маш их гардаг шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө олон улсад хөрөнгө оруулалт татахтаа энд ийм орд байна. За энд нь усны нөөц боломж нь энэ байна гэдэг ингээ бүх зүйлүүд нь байж байгаа. За байгаль орчны яамны ингэж дэмжнэ, эрчим хүчин ингэнэ, тэ энд бомбтой, эндээс тээврээ хийнэ ч гэдэг ингээ нөгөө асуудлыг цогцоор нь харж хөрөнгө оруулагчдыг ураад байна л та. Тэгэхээр бид нар бол нөгөө зөвхөн одоо ашигт малтамлал ирж чадах асуудал яригдаад байгаа тий. Гидрогийн салбар бол яхаарахгүй бас дахиад орхигдсон ийм салбар ба усны эрэл хайгуул за цаашдаа нөгөө өмнө говь руу бас нөгөө хэрлэн тоонт гэж нөгөө олон төслүүд яригдсан шүү дээ тий. Нөгөө гадаргын усыг шилжүүлэх гэдэг. Энэ дээр бас ундраа гишүүний байр суурь ямар байна? Бид нар ер нь цаашдаа дид бүтцийн асуудлууд дээр хэрхэн одоо төрөөс бодлогоор энэ аж үйлдвэрийн салбараа дэмжих ёстой болоо. Ер нь одоо хот байгуулалтын тухай хууль улсын хурлаар хилцэгдэх байх энэ намар. Тэгэд хот байгуулалт барилга орон сууцруулалтын яамны зүгээс барилгын тухай хууль, хот байгуулалтын тухай хууль шинжилсэн одоо зарим шинээр найруулад өргөн засгийн газар өргөн бариад их хурл хилцэх. За тэгээ хот байгуулалтын асуудал ярихаар ер нь энэ шинэ хар хорин тий одоо хүннүү хот гэдэг энэ шинэ суушлын бүсүүд ярихад ч тэр одоо алтан багныг сая ярьж явах үед би бас налаахыг бодож байлаа л да. Бас л уурхаан хот тийм ээ. Бас л 20 гаруй мянган хүн амтай. Тэгээд одоо 70 жилийн туршид Улаанбаатарыг эрчим хүчээр хангаж ирсэн түүхтэй тийм хот тий орд байгаа. Тэгэхээр энэ хот яаж үүссэн, яаж ажиллаж ирсэн гэдэг үл мэдээж одоо аливаа бүхний эхлэл яхахгүй ус байгаа. Тэгээ усны ундраг гэдэг чинь л одоо амьдралын эхлэл байгаа байхгүй. Тэгэхээр тэнд байгаа усны нөөц нь тухайн хот хэдэн хүнтэй байх болцоотой гэдгийн хамгийн ихний одоо тэгшгэлэр бол нөө захын нөхцөл болж өгч байгаа юм тий. Тэгэхээр усны хайгуулыг хийх тэн дээр бол нөгөө саяны бидгээд нэг дурдаад өнгөрсөн тэр хиймэл оюун ухаанаар усны хайгуулын тандан судалгаа хийх сансар судалтаа ууих асуудал бол манай Монгол улсын хувьд нийл чухал байгаа. Усны одоо томоохон төслүүд бусад их усрээс одоо аймаг дамнуулан татах ялангуяа ундны усны хүртээмжийг сайжруулах асуудал бол манай үндэсний приоритет байх хэвээр. Тэгэхээр энэ ажил бол хийгдэх ёстой гэдэг байр суурин дээр байдаг. Энийг бол санаачлаад явж байгаа гишүүдийн санаачлагыг бол би дэмждэг. Энэ дээр одоо ялангуяа өмнө говийн бүсээс сонгогдсон гишүүд энэ дээр санаачлагтай ажиллаж байгаа. Тэн дээр бас дэмжиж байгаа гэдэг бас энэ ташаанд хэлмээр байна. Бусад усны нөөцийн менежментийн асуудал бол бид одоо усан цахилгаан станц барих үед үүсэж бий болсон энэ хүний гараар бүтсэн нуур жишээлбэл гигэн нуур бол тэр тухайн бүс нутгийн усны хангамжийг сайжруулах чухал үүрэгтэй юм ашигтай нөөц болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн усан цахилгаан станцууд бол бас ийм нууруудыг бий болгох тийм энэ бас манай Монголын усны нөөцийн ирээдүйн маш чухал хөшөөрөг болох гэдэг үднэс бид бол зөвхөн одоо ашигт малтмалаа яриад байхгүй сая эрдэнэтэй захирлын хэлж байгаа шиг тэр улс орон бүтнээр нь харж тэгээ усныхаа стратегийн нөөцийг нэмэгдүүлэх тэр алхмуудыг бол бид нэр тууштай авч хэрэгжүүлэх хэрэгтэй. За ингээд бид гурийн цаг дуусчин. Гэхдээ би хамгийн сүүлийн асуултыг за манай салбарын одоо нөгөө засгийн роялти, нүүрсний роялти гэж тэ амнат тооц гаргачлал, арга гаргачлагтай холбоотой нэлээд олон бас маргаанууд байдаг. За Эрдэнэс тавталгын компанийн хувьд бол нөгөө биржийн хууль гарснаас хойш бол биржээр нүүрс арилжаалж байгаа. За гэхдээ амнатаа бол нөгөө жишг үн буюу хятадын одоо SX Coal-ийн үнээр ингээд төлдөг байсан тий. За одоо энэ жил сая засгийн газрын тогтоолд өөрчлөлт ороод хөрөнгийн биржээр арилцсан бол хөрөнгийн биржийн үнийг бас жишг үнээр авахар ингээд шийдвэрлэж байна. За энэ дээр биржийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой бас ямар хүндрэлүүд байна. За мөн одоо хөрөнгийн биржээр те жишг үнийг тооцох нь бас ямар даваа талыг бий болгож байна. За ундраа хичээс бол би бас л нөгөө маргаантай яригддаг сэдв зэсэр роялти тий олон улсад одоо хамгийн өндөр роялтитай гэдэг ингээ яригдаад байдаг. Тэгэхээр энийг бас бид нар хэрхэн өөрчилж энэ маань одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр бас хэрхэн түлхэж болно гэж харж байна. Гэт хоёроос асууад нэвтрүүлээ өндөрлөе дөө. За компанийн хувьд бол биржийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш ямар нэгэн ам гэрээ бол хийгдээгүй. Сая бол China Energy олон улсын хилцээр байгуулагдаад улсын хурлын 3 сарын 27-нд
баталсныхын дагуу Чанны нэртэй холбогдлол гэрээ байгуулагдаад явсан. За нүүрсэн бүтээгдэхүүний хувьд бол тодорхой хувь хэмжээ нь бол 2 төрлийн гэрээ байх хэрэгтэй гэж би хувийнхаа хувьд харддаг. Маш урт хугацааны бас доктортой гэрээ байх нь зөв. Нөгөөх нь тодорхой хэмжээний биржийн хуулиар байнга ингэ борлуулдаг, өндөр марж орж ирдэг, ашиг компани ашиг орж ирдэг ийм бүтээгдэхүүн өрсөлдөөний зах зээлээр нээлттэй байх энэ зарчмаар ингэ явсан хэрэг шаарддаг. Энэ хүрээндээ ч компани бас нэгч гэрээ ам гэрээ бол одоо хүртэл байгуулагддаг. Дандаа биржийн хуулиар экспортын гэрээ байгуулж явж байна. За биржийн хууль дээр бол хэрэгжсэн сошиал анх удаа хэрэгжиж Монгол улс явж байгаа болохоор сайн талуудч байна. Сул талууд байгаа. Тэр бүхнийг ч гэсэн цааш засаад явах бах гэж чинь төрсөн өдрлгүүдийн хувьд ингээ явахад бол компанийн хувьд ч гэсэн бирж бол манай компанийн хувьд өнгөрсөн жилийн хувьд бол 30-40% шахуу биржээс хаварлчаад экспортлоод өгсөн. Энэ жилийн хувьд бол 23% байна. Энэ тал дээр бол онцгой анхаарал хасгалж байна. Нэгдүгээр биржийн хуулиар бид нар Монгол улсын нутагт төсөс Монгол хүмүүс өөрснөө үйл ажиллагаа хийгээд хилийн ганц мод бонд дээр бүх ажиллаа хийгээд авчид өгдөг байх ёстой. Хурж ирээд ав гэдэг утгаараа биш. Хоёрдугаар тодорхой хэмжээний бид нар зах зээлийн энэ өсөлт бууралтын үед тодорхой хэмжээний энэ өндөр маржийг бол бид нар компани өөрөө авч энэ төрийн компани 3.5 сая хувь зээлсмэрч авдаг компани ингэж авах нь зүйтэй гэж. Эннийхээ үр дүнд ч гэсэн 23-24 оны ашигуд бол Монгол улсын хэмжээнд түүхэнд байхгүй том амжилтууд гарлаа ш. 3.5 их найт төгрөний цэвэр ашигуд ингээ гараад 4.5 их найт гарч ийн гэдэг чинь. Энэ биржийн хурж амжилттай хэрэгжээд эннийхэн дагуу үйл ажиллагаагаа сайн явуулсныг үр дүн гэж харж байгаа. Бас маш олон нөгөө иргэдийн эргэлзээтэй байдаг нүүрсний хулгай тий даалд арилжаа энэ төр нь ил болсон бас давуу тал гэж харж байгаа тий. За ундраагчийн үед засгийн роялти дээр бас та байр суурь илэрхийлэхгүй юу? Өс нэмэгдэх татвар тий одоо прогрессив роялтигийн бодж байгаа томьёо нөр их чухал байгаад байгаа. Тэгэхээр манайх бол одоо ийм өсөрсөн байдлаар явж байгаа нь бол энэ тухайн одоо ордын ч юм эдийн засгийн үр ашигын тооцоо хийхэд бол ямар одоо утгагүй байдлаар томьёолцсон байгааг нь шууд харуулчлаа юм л да. Тэгэхээр одоо 5,001 боллоо гэхэд $5,001 боллоо гэхэд $4,999 хоёрын зөрүүнд асар их өндөр байгаа да. Гэтэл яг нөгөө энэ прогрессив буюу тэр өсний нэмж байгаа чи илүү юм 100% байх хэвээр гэдэг нь бол ойлгомжтой математикийн томьёоллын хувьд. Тэгээ энэ дашрамд бас хэлэхэд саяын Алтан багны хэлж байгаатай санал нэг өнчлөл уран дээр бол олон улсад бол одоо spot price буюу одоо тухайн яг мөчийн үн гэж хэлнэ тухайн цаг үеийн үн эсвэл урт хугацааны long term гэсэн хоёр төрлийн контракт явж байгаа. Тэгэхээр яг төрөн лугаа адил одоо богино хугацааны арилжаа, урт хугацааны арилжаа гэдэг хоёр томьёол байх. Өмнө нь 2012 онд л би нөгөө газрын засгийн хуулийн шинжилсэн хариуг дээр ажиллаж байсан. Тэгээ тэр үед нөгөө занрын тосыг газрын засгийн хуулиар томьёолоод прогрессив роялтигаар татварыг нь оногдуулах юм уу? Эсвэл за жишээлбэл нүүрсний давхаргын метан хий байлаа гэхэд тэр нүүрсээ олборлож явах үед хамт олборлол нөгөө ашиг малтмлын хуулиар зохицуулагдах юм уу гэдэг энэ сонирхолтой асуулт гарч ирсэн. Тэгэхээр за нүүрсний давхаргын метан хий бол хийн төрөл гэдгээр газрын засгийн хуулиар хэрвээ дангаар нь метан хийг олборлож ивэл газрын засгийн хуулиар нүүрстэйгээ хамт олборлож явах юм бол дагалдах бүтээгдэхүүн гэдгээр ашиг малтмлын хуулиар тэнгууд нөгөөх нь яг яаж татвар авах вэ гэдэг асуудал нэг хоёр хуулиар өөрөөр оноож байгаа байхгүй. Тэгээд энэ явцад бас нэг юм ойлгож авсан. Манай Монгол улсад одоогоор хэрэгжээгүй өөрчлөгдөөгүй байгаа нэг юм нь бол талбайгаар нь ингээл лиценз өгч байгаа манай. Тэгээд газрын гүний одоо хэдэн метрт байрлаж байгаа вэ? Хэдэн гүнээс нь ингээд шатлалтайгаар нэг тухайн талбай дээр ижлэхэн компанид хэд хэдэн компанид өөр гүнд өөр ашигт малтмал хайх боломжийг олгож иж жишээлбэл нэг Колорадо мужид очиход бол нүүрсний давхаргын метан хий, тэгээд дээрэс нь занрын тос олборлож байгаа нь бол одоо 10,000 фит тодорхой олборлолт явж байлаа гэхэд одоо 18,000 фитээс бас өөр төрлийн ашигт малтмалыг өөр компани ижлэхэн талбайгаас олборлож байгаа. Тэгээд тэр Колорадо мужид бол тэр аль альнаас нь татвар аваад тэгэхээр тэр талбай дээр тухайн талбайн ашиглалт бол одоо маш оптимал байдлаар байгаа хгүй. Тэгэхээр бүрэн дүрээр ашиглах. Тэгэхээр бид энэ прогрессив роялтиг ярихдаа бас энэ ямар орд дээр үндсэн дээр нь юм уу дагалдах бүтээгдэхүүн юм уу аль нь дээр нь яаж ашиглах вэ гэдгийг ингэж нэг томьёолоо шинжлэх цаг болсон байгаа. Тэгээ илүү зөв томьёол гарч ирээ илүү үр ашигтай ойлгомжтой байдлаар тэгээд хөрөнгө оруулалтыг нээх яг үнэ. Ийм боломжнуудаа бүрдэх болов гэж найдаж байна.
Яг өнөө одоо ингээд нөө татварын хувьд бол маш хүндтэй ингээд компани болгонд одоо нүүрсэн дээр бол ялангуяа олоогүй орлогот нь ингээд татвар оногдуулж явж ирсэн. За одоо ингээд мэдээж биржээр арилжах юм бол одоо нийт борлуулж байгаа бүтээгдэхүүн 4/1 биржээр арилжах юм бол одоо биржийн жишээгүүнийг авах. За гэхдээ дахиад нөгөө жижиг компаниуд маань тэрүүгээр арилжаж чадахгүй бол нөгөө олон улсын өндөр жишээгүүнээрээ одоо ингээд татвар оногдуулаад төлөөд явах нь бас ингээд харамсалтай. Энэ бол үйл ажиллагааны зардлын хувьд бол маш их ачааллыг компаниудад бий болгож байгаа. За зэстээр ч гэсэн бас өнгөрсөн дугаар дээр Тухайн сайд дийлдэг нөгөө нэг улс байж ич 3 одоо өөр татвартай байж болох уу, нэг одоо ашигт болтмол дээр гэдсэн бас л бодож үзэх асуудал те. Тэгэхээр яа харахгүй нөгөө татварын орчин тодорхой ойлгомжтой байж ич бид нар дараагийн хөрөнгө оруулагчдыг татах боломж нь бүрднэ гэдгээр бас гурван удаагийн дугаараа өндөрлөе. Тэгээ та бүхнийг бас хүрэлцэн ирж сонирхолтой сэдвүүдээр ярьсан маш их баярлалаа. Тэгээ бид нар нөгөө олон улсын сайн сайхан туршлагыг бас ярьдаг шиг өөрсдийнхөө бас удахгүй ийм туршлагыг ярьдаг те. Энд ийм туршилт, ийм R&D хийж байна гэдэг ингээ ярьдаг цаг ирээсэ гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа.